Асар их байгалийн нөөцтэй хязгааргүй хөгжих боломжтой Монгол улс. Өнөөдөр дэлхийн нийт эдийн засгийн хувьд баян чинэлэг болж чадах Монгол улсын ирээдүйд анхаарлаа хандуулад байна. Гэвч хурдцтай хөгжлийн хажуугаар олон улсын валютын сангийн санхүүгийн хямралд автагдсаар эдийн засаг тогтворгүйжиж эхэлсэн. Татвараас үүдэлтэй засгийн газрын улаасан данс, нийслэл хотын хүн амын хэт нэгтэршил, өвлийн улиралд үүсэх утааны хор уршигаас болж иргэдийн эрүүл мэнд амь насанд занл хийлэх агаарын бохирдол. Ажлын байр дутагдaltaй байгаагаас үүдсэн ард иргэдийн ажилгүйдэл. Монгол улс баян чинэлэг улс болохын тулд эдгээр тулгамдсан асуудлуудыг гарцаагүй даван туулах шаардлагатай. Үүний тулд хэрхэн яаж асуудлыг шийдвэрлэх ёстой вэ? Би Утаагүй Улаанбаатар төрсөн. Байшин, хашаа, мод, үл, нар, хар үл төрсөн. Хар үл нь ямар учиртай? Хар үл нь цаашаа яваа баяртай гэж байгаа. Утаагүй болоосай гэж байгаа юм уу? Юуны түрүүнд Монгол улс хүн амын аюулгүй байдал, амь настай шууд хамааралтай асуудал болоод буй нүүрсний утаанаас үүдэлтэй агаарын бохирдлын асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Өвлийн тэсгэмхүйднийг даван туулахын тулд зайлшгүй нүүрс төлөх шаардлагатай болоод буй гэр хорооллын айлууд. Бид сүүлийн үед төвийн халаалтын системд холбогдоогүй гэр хорооллын оршин суугчдын нүүрсний хэрэглээг багасгахын тулд 150 өрхийг хамруулан Солонгос шийдлэр хийсэн шалны халаалтыг үн төлбөргүй суйрлуулсан билээ. Үүний үр дүнд нүүрсний утаа багассан, гэр доторх орчинч таатай болж эхэлсэн. Мөн өрхийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг байсан нүүрсний зардал эрс багассан байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын захаар байрлалтай 200 мянгаад өрх гэр хороололд амьдарч байна. Хэрвээ эдгээр бүх өрхийг үн төлбөргүй шалны халаалтаар хангаж чадах юм бол агаарын бохирдлын асуудлыг бүрэн төгс шийдвэрлэж чадах нь гарцаагүй. Гэвч гэр хорооллын бүх оршин суугчдыг өндөр өртөг бүхий шалны халаалтаар хангана гэдэг хэдий амаргүй боловч эцэст нь асуудлыг шийдвэрлэх гол арга зам болж чадах болов. Одоо Монгол улсад хэрэгтэй байгаа зүйл бол нүүрс, шалны халаалт биш. Иргэд өөрсдөө хувийн орон сууцаа сайжруулах, эдийн засгийн чадамж нэн тулгамдсан асуудал болоод байна. Амжиргааны түвшин доогуур гэр хорооллын иргэдэд нэг хэрэгтэй байгаа зүйл бол эдийн засгийн бололцоог бий болгох тогтвортой ажлын байр биш гэж үү? Солонгос улс үндэсний дайны улмаас газар нутаг нь балгасуулан хувирч дэлхийд дахин Солонгос шиг ядуу улс байхгүй гэж хэлэхэд болохоор байлаа. Гэвч Солонгос улс ердөө хагас зууны дотор эдийн засгаараа тэргүүлэгч 10 улсын нэг болж чадсан юм. Байгалийн нөөц хомс ганц тусал газрын тус гаргадаггүй Солонгос улс ийхүү дэлхийд хөл зэрэгцэх эдийн засагтай болсон гол үндэс нь юу байв? Солонгосын засгийн газраас ард иргэдтэй ажиллах нөөц боломж, ажлын байрыг бэлдэж өгсөн нь эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл болж өгсөн. Гадаадаас орж ирэх импортын хэмжээг багасган, экспортыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд эхлүүлсэн бодлого бол бүх газар нутгийг ашиглан, аж үйлдвэрийн цогцлбор газар болгож, ард иргэдтэй ажлын байрыг бий болгож өгсөн билээ. Аж үйлдвэрийн цогцлбор нь өрхийн эдийн засгийн их үндэс, улсын эдийн засгийн суурь юм. Аж үйлдвэрийн цогцлбор иргэдэд ажлын байрыг бий болгож өгснөөр эдийн засгийн хувьд хараат бус болж хөгжлийн замыг нээж өгчээ. Түүхийн эдийг хямд төсөр үнээр гадаадад экспортлолгүй, байгалийн нөөц баялгаа өндөр үнэт хүргэх арга замаар улс орон ард иргэдийн эдийн засгийг хүчрхэгжүүлэх боломжтой юм. Экспортын аж үйлдвэрээр орлогын их үүсвэрийг бий болгосноор улсын хөрөнгийг тогтворжуулж, үүгээр дамжуулан хүрээлэн буй орчинд ахиц дэвшил гарган бүс нутгийн хөгжлийг идэвхжүүлэх боломжтой болох юм. Монгол улсын хувьд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар
өртөг өндөртэй бараа бүтээгдэхүүний импортын тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Шинжлэх ухаан технологийн хөгжилтэй хөл нийлүүлсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргаж, улс даяараа мэрэгжлийн ур чадвартай боловсон хүчин болох хэрэгтэй. Улс даяар өрхийн туслах үйлдвэрлэлийг дэмжин үйлдвэрлэл явуулж болох үс ажлын байрыг гаргаж өгөх нь чухал юм. Өөрсдөө өрхийн эдийн засгийг нэмэгдүүлж, амьдарч буй орон байраа сайжруулан амьдрахад таатай хотыг зохицлох шаардлагатай. Хинч болов ажиллах боломжтой ажлын байрыг илбэгшүүлж, хэлийн чандад байгаа мянган монголчуудыг эх орондоо ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Аж үйлдвэрийг цогцлон Улаанбаатар хотод төлөрсөн хүн амыг тараан шинэ газар төвлөрүүлснээр бид өөрсдөө нүүрсний утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг бүрэн шийдэж чадна. Бид байгалийн баялгаа гадаад руу гаргаж байгаа Монголын эдийн засгийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, Монгол улсын иргэдэд ажлын байр шинээр гаргаж өгөхийн тулд аж үйлдвэрийн цогцлбор газрыг бүтээн байгуулах гэж байна. 나 또한 극동 지역을 포함한 북방 지역과의 경제 협력 의지가 확고합니다. 나는 약속대로 대통령 직속 북방 경제 협력위원회를 설치하였습니다. Солонгосын засгийн газраас Монгол улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хойд хөрш орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хороо үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба засгийн газар аж үйлдвэр хоёр нэгдэн эдийн засгийн идэвхтэй харилцааг бий болгохоор зорьсон билээ. Солонгос дахь олон аж ахуйн нэгжүүд асар их байгалийн нөөц баялагтай хурдцтай хөгжих боломжтой Монгол улсад дэлхийн жишгт нийцсэн технологи болон сүүлийн үеийн тэргүүлэх тоног төхөөрөмжүүдийг авчран экспортын аж үйлдвэрлэлийг бэлтгэн гаргахаар зорж байгаа билээ. Бид Монгол улстай хамт хөгжихийн тулд Солонгосын технологиг нэвтрүүлэн Монгол улсын газар нутгийг бүхэлд нь хамарсан аж үйлдвэрийн цогцлборыг бүтээн байгуулж, Монголын ирээдүйг хамтдаа бүтээх гэж байна. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орн болох Хятад, байгалийн нөөц ариун баялаг Орос, мөн эдийн засгийн хувьд хүчирхэг Япон, Солонгос. Эдгээр улс нь цэрэг зэвсэг, төмөр гангийн үйлдвэрлэл, автомашин болон завны үйлдвэрлэл, түүнчлэн тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн хөгжлөөр тэргүүлэх гол гүрнүүд бөгөөд Монгол улс газар зүйн хувьд эдгээр улстай хөрш зэрэгэлдээ оршдог билээ. Түүнчлэн бүхэл аж үйлдвэрийн гол хүчин зүйлсэн үйлдвэрлэлийн ажлыг дэмжснээр байгалийн нөөц баялагийг боловсруулан нарийн материал хэрэглэгдэхүүнийг гарган авч, ган төмөрлөхөөр хийсэн эд анги, хөлөг онгоцны эд анги, тоног төхөөрөмж, автомашины эд ангиас эхлээд улс орны хөгжлийн гол тулгуур болсон эрчим хүчний салбар, мэдээлэл технологийн салбарыг сэргээн экспортын үндэс суурийг тавих хэрэгтэй. Хойд Азийн ирээдүйг нээх Монголын аж үйлдвэрийн цогцлбор хүрээнд бүс таавны химийн эд, төхөөрөмжийн металл эд, цахилгаан бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, хаасны үйлдвэрлэл, металл бус эрдэс зэргийг боловсруулдаг Солонгосын аж үйлдвэрүүд Монгол улсад шинжлэх ухааны тэргүүлэгч тоног төхөөрөмж болон өндөр технологиг нэвтрүүлэх болно. Байгаль хүн хоёр нэгдэн Монголын ирээдүй болон аж үйлдвэрийн хөгжлийн суурь болох хосолсон аж үйлдвэр нь Монголыг даван дэлхийд чиглэн аж үйлдвэрийн шин нэрэн ба мэдлэгийг бүтээх болно. Монголын аж үйлдвэрийн хөгжил Монголын тал нутгаас эхэлнэ. Та бүхний хүсэл биелэлээ олон Монгол улсын хойч үеийн өмнө шинэ ирээдүй нээгдэж байна. Ирээдүйд шинжлэх ухаан технологи хөгжих, Монгол улс аж үйлдвэрийн судалгаа шинжилгээ явуулж, 21-р зуунд шилдэг бүтээгдэхүүний түүхийн эдийн аж үйлдвэрийг цогцлон, Монгол улс аж үйлдвэрийн гол судас нь болох болно.
Гэвч сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Монгол улсын хэрэглэж буй нийт цахилгааны хүчин чадал 1000 мегабайтд ч хүрэхгүй байна. Өнгөрсөн жилийн байдлаар Солонгосын хамгийн том аж ахуй нэгжүүлэх Samsung компани ердөө ганцхан аж ахуй нэгж Монгол улсын нийт цахилгаан эрчим хүчнээс их буюу цагт 1100 мегабайтын хүчтэй цахилгааныг хэрэглэсэн байна. Түүнчлэн дэлхийн нийтэд төмөрлөгийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Солонгосын POSCO компани нэг цаг тутамд 1000 мегабайтын цахилгаан эрчим хүч хэрэглэжээ. Эдгээр аж ахуй нэгжүүд эдүгээ Солонгос иргэдэд хэдэн 10,000 ажлын байрыг бэлдэж өгсөн ба экспортоор асар их мөнгөний урсгалыг улсдаа авчран эдийн засгийн хувьд томоохон өнгөрөг гүйцэтгэсээр байна. Хэрвээ Солонгосын аж үйлдвэрийн гол хүчин зүйлүүлсэн цахилгаан эрчим хүч сэргээгүй байсан бол аж ахуй нэгжээ хангалттай тогны хүчээр хангаагүй байсан бол өнөөдрийн энэ аж үйлдвэрлэл хөгжлийн түвшинд хүрэх байсан болов уу? Тийм ээ. Солонгосын аж үйлдвэр ийхүү амжилттай сэргэн мандсны гол шалтгаан бол аж үйлдвэрийн амин судалсан цахилгаан эрчим хүчийг хангаах явдал байсан юм. (1959 оны дайны улмаас ядуурч хоосорсон Солонгосын засгийн газар нэн төрөнд цөмийн эрчим хүчний гайхалтай агуу түүхийг эхлүүлсэн юм. Эцэст нь боломжгүй мэт санагдаж байсан цөмийн эрчим хүчний станцыг байгуулснаар эрчим хүч бие даан хөгжих суурийг тавьж өгчээ. Энэ нь өнөөгийн Солонгос улсын эдийн засгийг бий болгох бат бөх суурь болсон гэдгийг хичнээн хүн мэдэх бол. Мянган аж үйлдвэрийн тоног төхөөрөмж цуглан хэдэн зуун ажилчдын ажлын байрыг бий болгон экспортын аж үйлдвэрийг цогцлоосноор Солонгосын эдийн засгийн тулгуур тавигджээ. Гэвч аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цахилгаанаар хангаагүй байсан бол ганц ч хором ажиллаж чадахгүй байсан байх. Тийм ээ. Солонгос улс нөөц бололцоо бүхнийг ашиглан тулгамдаад байсан цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдснээр экспортын аж үйлдвэрлэлийн гайхамшигыг дэлхийн нийтэд таниулж чадсан. Хэдийгээр өндөр технологи, асар их хөрөнгө мөнгө шаардсан ч их хэмжээний цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж чадах цөмийн эрчим хүч нь чухамдаа байгалийн баялаг хомс Солонгос улсын хувьд яахаарахгүй сонголт байсан бизээ. Бид Монгол улсын аж үйлдвэр эдийн засгийн хөгжлийн төлөө цахилгаан эрчим хүчний нөөц үүсгэхээр зорьсон билээ. Сүүлийн үед Монгол улсын засгийн газраас цахилгаан эрчим хүчийг өргөдгөх зорилго 7 дулааны цахилгаан станц байгуулах төлөвлөгөө гаргасан байна. Нүүрсний асар их баялагтай Монгол улсын хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан станц нь эрчим хүчийг нөөцлөхөд хамгийн тохиромжтой гэж хэлж болох юм. Гэвч нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихад байгалийн нөөц болон цаг хугацаа асар их шаардлагадана. Монголд аж үйлдвэр явуулахын тулд гол хүчин зүйлүүлсэн цахилгаан эрчим хүчийг богино хугацаанд сайжруулах хэрэгтэй. Газар нутаг өргөн салхи хийхдээ Монгол улсын хувьд салхины эрчим хүч бол богино хугацаанд эрчим хүч үйлдвэрлэж болох маш тохиромжтой арга гэж үзэж болно. Гэвч мөн л адил салхины эрчим хүч цаг уурын өөрчлөлтийг даган урт удаан үргэлжлэхгүй ба эрчим хүчийг найдвартай хангаж чадахгүй. Түүнчлэн гарч болзошгүй эвдрэл, түүнийг дагаад засварын хөлс, мэрэгжлийн боловсон хүчнийг ажилуулах гээд эдийн засгийн хувьд асуудал дагуулсан хэвээр байх болно. Станц барих ажилд хөрөнгө мөнгө ихээр шаардлагадна. Үүнтэй харьцуулахад ажлын бүтээмж багатай, нэмэлт станцаар ажиллах болгоч их хэмжээний эрчим хүчийг тасралтгүй хангаж явах ёстой учраас аж үйлдвэрийн хэрэгцээ нь хараахан тохирохгүй. Тэгвэл байгаль дэлхийд хязгааргүй оршин байдаг нарны эрчим хүч яах вэ? Нарны цахилгаан станц нь том газар нутгийг хамардгаараа онцлог бөгөөд өргөн удам газар нутагтай Монгол улсад маш тохиромжтой их үүсвэр болж болох юм. Гэвч дэлхий дээр дан ганц нарны энергиэр эрчим хүчээ хангаж байгаа орон хаач байхгүй. Нарны туяаг цахилгаан болгон хувирахад түүнээс үүссэн эрчим хүч нь үр ашиг маш багатай байдаг байна. Мөн нарны гэрлийг эрчим хүч болгоход их хэмжээний зардал гарах ба анхан шатны бүтээн байгуулалтанд асар их зардал шаардлагатай болдог байна. Мөн хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлтөөс эрчим хүчний хэмжээ тогтворгүй болох магадлалтай юм. Салхины хүч, нарны гэрлээр эрчим хүчийг тогтвортой, тасралтгүй хангах боломжгүй учраас эрчим хүч хадгалалтын системийг давхар нэвтрүүлэх шаардлага гарна.
Сүүлийн үед хөгжингөө олон орнууд нарны зайн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд силиконыг органик бодисоор орлуулах зэрэг олон туршилт судалгаа хийж байгаа хэдий ч эдийн засагт ашигтай байдлаар нөлөөлөхийн тулд мөн л цаг хугацаа шаардлагатай. Хүн төрөлхтөн чулуужсан түлшийг орлуулж, байгалийн нөөц шавхагтахаас сэргийлэн, байгаль дээлтэй эрчим хүчийг гаргахын тулд хүчээ дайчлан ажиллаж байна. Гэвч зөвхөн салхины хүч болон нарны гэрлийг ашиглан цахилгаан хүч дутагдaltaй байгаа Монгол улсад аж үйлдвэрийг сэргээж чадах болов уу? Саяхан Монгол улсын өмнөд аймагуудаас их хэмжээний байгалийн хийн давхаргыг илрүүлжээ. Монголд байгалийн хий үйлдвэрлэгдвэл цахилгаан эрчим хүч, тэр дундаа байгалийн хийн цахилгаан станц байгуулах хэрэгтэй. Гэвч энэ нь бас л асуудалтай юм. Монголд байгалийн хийг олборлоо гэд. Өндөр технологид нийцсэн тоног төхөөрөмж, асар хөрөнгө мөнгө, цаг хугацаа гэд шаардлагатай. Төгөрч зогсохгүй хураа газраар тээвэрлэх тохиолдолд тээврийн зардал ихээхэн зарлагдах тул далайн тээвэр эсвэл хий дамжуулах хоолой хэрэгтэй. Газар зүйн байрлалын онцлогоос болоод далайгаар тээвэрлэх боломжгүй. Өргөн удам газар нутаг дээгүүр хий дамжуулах хоолой суйрлуулахад зардал хэрэгтэй. Монгол улсад хизээ байгалийн хийн аж үйлдвэр хөгжих боломжтой бол байгалийн хийн ган үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн угсралт, усан онгоц ба автомашины үйлдвэрлэл, эрчим хүчний тоног төхөөрөмж зэрэг ихэнх хүнд үйлдвэрлэлийн салбарт маш чухал хэрэглэгдэхүүн болдог. Солонгос улс дэлхийн олон улсаас байгалийн хийг импортлдог улс юм. Дэлхийн олон оронд байгалийн нөөц баялагийг ашиглах ажилд нэгдсэн Солонгос улсын хувьд сүүлийн үед хойд хөрш орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол улсын байгалийн хийн ашиглалтанд хөрөнгө оруулахаар болсон байна. Байгалийн хийн олборлолт нь аж үйлдвэрлэлийн ирээдүйг нэг алхам урагшлуулахад маш чухал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно. Одоо Монгол улсад ард иргэдийн ажлын байрыг шинээр бий болгох, аж үйлдвэрийн цогцлборыг байгуулах ажил юу юунаас илүү хэрэгтэй байна. Гэвч их хэмжээний эрчим хүч нөөцлөх ажлыг эхлүүлэхгүй бол бид юу ч хийж чадахгүй. Хаалсан цүмийн реакторыг хүргэхийн тулд далайн ус хэрэгтэй. Гэвч Монголд далай байхгүй учраас цүмийн эрчим хүч хөгжөхөд хэцүү. Хамгийн эрэлттэй эрчим хүчний байгууламж зогсон байдалтай байгаа нь ажил сунжирч хоошлоход хүргэж байна. Салхины хүч болон нарны зайн аюулгүй, тогтвортой, удаан үргэлжлэнэ гэсэн баталгаагүй учраас үйлдвэрлэлийн эрчим хүчийг хангахад тохиромжгүй. Түүнчлэн байгалийн гаралтай шингэрүүлсэн хий гарган авч хөгжүүлэхэд цаг хугацаа маш их хэрэгтэй. Хурд үндсийн хэмжээ харьцангуй бага Монгол улсын хувьд усан цахилгаан станц байгуулах эдийн засгийн боломж бүрдээгүй билээ. Эрчим хүчний эрэлт хэрэгцээ юу юунаас илүү хэрэгтэй байгаа өнөө үед Монгол улс ямар арга замаар эдгээр асуудлыг даван туулах вэ? Усан онгоц үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч аж үйлдвэрийн групп, далайн өрөмдлөгийн цамхаг, хөдөлгүүрийн тоног төхөөрөмж, байгаль дээлтэй эрчим хүч, барилга угсралтын тоног төхөөрөмж, роботын тэргүүлэгч технологи, газрын тосны аж үйлдвэр зэрэг Монголд хэрэгтэй байгаа эдгээр салбарууд дэлхийн нийтийн жижигт нийцсэн технологиг ашиглаж байна. Одоо бид Hyundai хүнд үйлдвэрлэлийн хамтаар Монголын эдийн засгийн хөгжлийн гол их үүсвэр болох цахилгаан эрчим хүчийг хамгийн богино хугацаанд сайжруулан хөгжүүлэх гэж байна. Бидний бүтээн байгуулах гэж буй газрын тосны цахилгаан станц нь Монгол дахь байгалийн гаралтай эрчим хүч болох шингэрүүлсэн хийн аж үйлдвэр идэвхжвэл яг одоо хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн түлшийг хийгээр орлуулан хийн цахилгаан станц болгон өөрчлөх бүрэн боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн нүүрс ашигладаг дулааны цахилгаан станц бүрэн ашиглалтанд орох юм бол одоо үйл ажиллагаа явуулж буй газрын тосны цахилгаан станц 10 мегабайт, 20 мегабайт нэгжээр задран Монголд хаана эрчим хүч хэрэгтэй байна? Тэр газар нь тараан байрлуулж, зөөвөрлөж болох юм. Хамгийн богино хугацаанд байгуулах боломжтой ба хийн түлшийг нөөцөж чадвал тэр даруй хийн түлшийн цахилгаан станц болгон өөрчлөх боломж бүрднэ. Дулааны цахилгаан станц байгуулах бодлого хэрэгжиж эхэлвэл хаач байсан бага багтаамжтай зөөврийн цахилгаан төхөөрөмжийг суйрлуулж болно. Өндөр хүчин чадалтай хөдөлгүүрийн тусламжтайгаар цахилгаан үйлдвэрлэдэг зөөврийн цахилгаан станц нь энэ бүх нөхцөлийг хангаж чадна.
Түүнчлэн сүүлийн үед Hyundai хүнд аж үйлдвэр хөдөлгүүр цахилгаан шаталтын үед үүсдэг хорт бодис болох азот, хөнгөн цагааны эслийг бүрэн үгүй болгох технологиг дэлхийд анхудаа шинээр бүтээсэн нь амжилттай болж, орчны бохирдлын асуудлыг бүрэн шийдэж өгсөн. Одоогоор энэхүү эрчим хүч үйлдвэрлэх байгууламж нь хийн цахилгаан станцгүй дэлхийн олон орон, ялангуяа Оросын холбооны улс, ойрох орнуудад зэрэг газрын тос үйлдвэрлэгч орнуудад тусгай аж үйлдвэрийн зориулалтаар эрчим хүч яаралтай гарган авахын тулд байгуулагдаж байна. Экспортын аж үйлдвэрлэлийг босгож, эдийн засгийн хямралыг даван гарч, байгалийн баялаг боловсруулах аж үйлдвэрлэлээр дамжуулан хүчрхэг эдийн засагтай их гүрэн болохыг хүсэж буй монголчууд. Энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд дэлхийн хэмжээний аж үйлдвэр болох Hyundai хүнд аж үйлдвэр Монголыг чиглэж байна. Бид Солонгосын технологи болон хөрөнгөөр Монголын боловсруулах аж үйлдвэрлэлийг бэлтгэн гаргах анхдагч эрчим хүчийг бүтээх гэж байна. 2018 онд сонгон хайрхан дүүрэгт 200 мегабайт газрын тосны цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Барилгын ажил дууссаны дараа нийт 15 сарын дотор бүрэн ашиглалтанд орох төлөвтэй байна. Ийхүү цахилгаан эрчим хүчийг шийдэж өгснөөр нүүрсний утаанаас үүсэх агаарын бохирдлыг үгүй болгож, тааламжтай сайхан орчинг бүрдүүлэх болно. Мөн аж үйлдвэрлэлийн цогцлборыг байгуулан ард иргэдэд ажлын байрыг бий болгож өгнө. Монголд эрчим хүчний бодлого явагдаж, аж үйлдвэрлэлийн цогцлбор байгуулагдвал Монголын засгийн газрын зүгээс нэн төрөнд хэрэгжүүлэх шаардлагатай аж үйлдвэрлэл нь юу вэ? Хагас 100 жилийн өмнө Солонгос улс Америкаас ахуулаад дэлхийн олон хөгжингүй орнуудын сөрөг хандлагыг үл хайхран асар их хөрөнгө, өндөр технологиг шаарддаг ган төмрийн аж үйлдвэрлэлийг эхлүүлв. Улсыг сэргээн босгон аж үйлдвэрлэлийг хөл дээр нь босгохын тулд төмөр нь бүх үйлдвэрлэлд зайлшгүй байх ёстой хоол хүнснээс өөрсдөө зүйл байсан юм. Баг нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг хомс, хөрөнгө, техник, технологич үгүй зөвхөн бүтээн байгуулах ёстой гэсэн цор ганц итгэл үнэмшлэр олон сорилт, хэцүү бэрх нөхцөл байдлыг даван туулж Солонгос улс төмрийн аж үйлдвэрлэлийг бий болгосон юм. Төмрийн үйлдвэрлэл огцом хөгжин, автомашин, нарийн хэмжилтийн багаж, усан онгоц үйлдвэрлэл, барилга угсралт, үйлдвэр, электрон гэд Солонгосын хүнд аж үйлдвэрлэлийн түүхийг бүтээхэд эрчим хүчний үйлдвэрлэл гол үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол улс төмрийн хүдэр, нүүрс, молибдын зэрэг ган төмрийн үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгтэй нөөцөөр баян улс юм. Аж үйлдвэрлэлийн үр тариа гэгддэг ган төмрийн аж үйлдвэрлэл улсыг илтгэх гол хүчин зүйл болж байна. Түүнчлэн Монгол улс боловсруулах аж үйлдвэрлэлийг бэлтгэн гаргахын тулд юунаас илүү ган төмрийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Одоо дэлхийн хамгийн том төмөрлөгийн үйлдвэрлэлийг эзэмшиж буй Солонгосын ган төмрийн аж үйлдвэрлэл нь Энэтхэгийн хамгийн том ган төмрийн компани Исүкугаас эхлээд дэлхийн өнцөг булан бүрт Солонгос технологиг дэлгэрүүлээд байна. Хятадын Чангахан зэвэрдгүй төмөрлөгийн үйлдвэр, Ираны Табажин, Бразил, Мексик, Япон. Одоо бид боломжийг ярих биш, хэрэгжүүлж, ирээдүйг ярихаас өмнө биелүүлэх гэж байна. Төмөр нь өнөөгийн соёл иргэншлийн үндэс, бүх үйлдвэрлэлийн их ундраг юм. Төмрийг үйлдвэрлэснээр тухайн улс эдийн засгийн зогсон байдлаасаа гарч чадна. Туршлага хуваалцаж, хамтдаа өсөн дэвжиж, хамтын хүчээр бүтээн байгуулах зорилго өвөртлөн бид Монгол улсад этгэл найдварын үрийг тарих гэж байна. Монгол улс аж үйлдвэрлэлийн зохицолборыг байгуулж, эдийн засгийг дахин сэргээхийн тулд эхлээд баялагийг ашиглан аж үйлдвэрлэлийн үндэс түүхийн эдийг нөөцлөх хэрэгтэй юм. Өнөө үед түүхийн эд нь аж үйлдвэрлэлийн хамгийн чухал үндэс болоод байна. Энэ бол яах аргагүй газрын тос юм. Хүн төрлөختөн хэрэглэж буй зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүний ихэнх нь газрын тос ашиглан гаргаж авсан материалаар хийгддэг байна. Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа бүх зүйл, толгооноос хөлийн үзүүр хүртэл бүгдийг газрын тоснаас гаргаж авсан гэж хэлэхэд хэлцдэхгүй. Түүнчлэн газрын тос бүхэл аж үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай хамгийн чухал баялаг юм а. Хүн төрлөختний соёл иргэншил бий болж элбэг дэлбэг амьдрахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн газрын тос. Гэтэл Солонгос улс газар дороо нэгч тусал газрын тосгүй орон юм.
Тиймээс дэлхийн олон газрын тос үйлдвэрлэгч орноос түүхий газрын тосыг 100% импортлон авдаг. Гэхдээ одоо Солонгос дэлхийн олон арван газрын тос үйлдвэрлэгч орнуудын хажууд жилд дунджаар 300 сая гаруй баррел чанартай газрын тосыг гадаадад нийлүүлдэг ба экспортороо дэлхийд 6 дугаар байранд бичигддэг байна. Энэ итгэж болохоор хэрэг мөн гэж үү? Солонгос улс түүхий газрын тосыг импортлож сайн чанартай газрын тосыг үйлдвэрлэдэг. Ингэж боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнийг дэлхийн 50-аад улс оронд нэмэн өртгөөр дахин экспортлдог. Дэлхийн хамгийн том газрын тосны аж үйлдвэрлэл болон хамгийн шилдэг технологиг эзэмшиж буй Солонгос улс. Дэлхийн хаач байсан хүрч түүхий газрын тосыг олборлож, газрын тосны нөөцийг бий болгох зорилготой ажилладаг. Гэхдээ Монгол улс хэдийнэ газрын тосны нөөцтэй улс билээ. Мөн газрын тосны ордыг шинээр нээн илрүүлж, түүхий газрын тосыг үйлдвэрлэн, нийт газар нутгаар газрын тосны нөөцийг салбарлуулах бүрэн боломжтой. Гэхдээ Монгол улс яагаад одоо хүртэл өндөр үнэтэй нефтийн бүтээгдэхүүнүүдийг импортлон авч байгаа юм болоо? Газрын тос, химийн бүтээгдэхүүн зэрэг боловсруулж болох үе газрын тос боловсруулах байгууламж байхгүйд л гол учир нь оршино. Газрын тосны ашиглалт нь тухайн улсын эдийн засгийн нөхцөлд шууд нөлөөлж байдаг. Гэвч Монгол улс одоо эзэмшиж буй хамгийн чухал нөөц баялгаа хүртэл аж үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болгон ашиглаж чадахгүй байна. Газрын тос, химийн аж үйлдвэрлэлд түүхийд хамгийн голлох үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн аж үйлдвэрлэлийн цогцлборыг байгуулж, үндсэн түүхийд үйлдвэрлэлийг бий болгохын тулд газрын тосны үйлдвэрлэлийг заавал сэргээх шаардлагатай. Монголд нэн түрүүнд аж үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчийг нөөцлөхийн тулд одоогийн газрын тосны цахилгаан станцын түлшийг мазотоор хангах хэрэгтэй. Гэвч газрын тосны аж үйлдвэр эрчимжээгүй байгаа Монголд түлш нийлүүлэхийн тулд хойд хөрш Оросоос импортоор оруулж ирэхээс өөр аргагүй. Түлшний үн цахилгааны үнэд шууд нөлөөлж эхэлнэ. Дагаад түлшний үнийг бууруулахын тулд Оросын хилтэй залгаа муждах газрын тосны үйлдвэрээс шууд импорт хийхээс өөр аргагүй болно гэсэн үг юм. Магадгүй Монголд газрын тосны үйлдвэрлэл бий болж түлш шатхууныг дотооддоо шууд нийлүүлэх боломжтой гэвэл маш хэм дүнтэй аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж болох үзье. Гэвч газрын тосны үйлдвэрлэл нь маш их цаг хугацаа шаарддаг. Одоо Монголд аж үйлдвэрлэлийн цогцлборыг бүтээн байгуулж, иргэдтэй ажлын байрыг шинээр бий болгохын тулд ахин хүлээх боломжгүй юм. Тиймээс Монголын засгийн газар биднийг дэмжин ажиллавал бид нэн түрүүнд тулгамдаад байгаа түлшний эрэлт нийлүүлэлтэд зориулж Монголд түүхий газрын тос боловсруулах байгууламжаас эхлээд барьж босгохоор төлөвлөсөн. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нүүрстэй зэрэгцэн үнийн огцом уналтанд өртөөд буй экспортын бүтээгдэхүүний нэг бол зэс юм. Зэс нь Эрдэнэт уурхай, дэлхийн хамгийн том тооцогдох оюу толгой зэрэг уурхайн гол олборлдог ашигт матмал бөгөөд улсын мөнх санхүүгийн гол нөөц гэж хэлж болно. Гэтэл улсын эдийн засгийн хамгийн чухал байр суурийг эзлэх түүхий эдийн аж үйлдвэрлэлийн нэг болох зэсийг боловсруулалтгүйгээр зэсийн баяжмал чигээр нь хямд үнээр гадагшаа гаргаж байна. Боловсруулах аж үйлдвэрт маш өргөн хэрэглэгддэг түүхий эдийн нэг бол зэс юм. Металл боловсруулалт нь Монголын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамгийн чухал салбар учир өндөр нэмэн өртгөөр дэлхийн зах зээлд гаргаж болох зэсийн баяжуулах үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Солонгос улс баяжуулах үйлдвэрийн салбарт бас нэгэн тэргүүлэх технологиг эзэмшдэг бөгөөд бид одоо Монголд баяжуулах үйлдвэр байгуулахын тулд бэлтгэл ажил хийх гэж байгаа билээ. Дэлхий дээр хамгийн түгээмэл ашигт малтмалын нэг бол хөнгөн цагаан юм. Хөнгөн цагаан нь зэстэй адил бүх үйлдвэрлэлийн салбарт зайлшгүй шаардлагатай чухал үндэс нь түүхий эд юм. Түүнчлэн Монголын аж үйлдвэрийн цогцлбор нь хөнгөн цагааныг боловсруулах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бэлтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд бүх нутаг дэвсгэрт тархсан хөнгөн цагааны үндсэн түүхий эд болох хөнгөн цагааны хөдрийн уурхайг хөгжүүлэх нь чухал байна. Одоо Монгол улс баялгаа экспортлох бус баялгаа ашиглан сүүлийн үеийн технологид нийцсэн бүтээгдэхүүн материалыг үйлдвэрлэх шаардлагатай.
Газар тариалан болон мал аж ахуй нь хүн төрөлхтний үндсэн аж үйлдвэрлэл юм. Гэхдээ бид ган гачиг, зод гээд хүнд хэцүү байгалийн шалгуурыг шинжлэх ухаан, шилдэг технологийн хүчээр даван туулсаар ирсэн. Асар том газар нутаг, өргөн удан бэлчээр нутагтай Монгол улс. Эдүгээ 21-р зуунд тэргүүлэх шинжлэх ухааны соёл нь газар тариалангийн хөгжилдөж шинэ хувьсгалыг хийж байна. Жилийн 4 улирлын алинд ч юугч бай тарж ургуулах хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи Монгол улсыг өөрчлөхөд бэлэн болжээ. Хөдөөхээр байгуулсан том хэмжээтэй ферм, Монголд ургуулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт. Энэ бүхэн та бүхний мөрөөдөл болон үлдэх биш, биелэлээ олох болно. Монгол улс дэлхийн аль ч улсаас дутхааргүй ард иргэдэн суралцах идэвх зүтгэлтэй улс билээ. Өнгөрсөнд дэлхийг эзэлж байсан агуу баатруудын үр удам. Одоо энэ мөчөд дэлхийн өнцөг булан бүрт эдийн засгийн их гүрэн болох мөрөөдлийг өвөрлөж, өнөөдөр ч тасралтгүй эрдмийн замаар алхаж буй шилдэг боловсон хүчнүүд сурч мэдхийн төлөө эцэст өсгөлгүй шамтсаар байна. Монголын боловсруулах үйлдвэрийг бэлтгэхийн тулд аж үйлдвэрийн цогцлборыг байгуулж, хязгааргүй баялаг нөөцийг ашиглан нефт, химийн үйлдвэрийг байгуулвал дэлхийг эзлэн байсан тэр агуу Чингис хааны түүх шиг ирээдүйд Монгол улс эдийн засгийн их гүрний эгнээнд багтаж чадахгүй гэж юу? Монгол орон эдийн засгийн их гүрэн болохын тулд юу юунаас илүү баялаг нөөцийг ашигласан дотоодын боловсруулах үйлдвэрийг идэвхжүүлэх шаардлагатай. Маш олон үйлдвэр байгууламжаар дамжуулан иргэд бүр ажлын байртай болох ёстой. Улсын эрчим хүчийг баталгаажуулж, аж үйлдвэржилтийн цогцлборыг бүтээн байгуулах ажлаас энэ бүхний эхлэл тавигдана. East Asia Energy компани нь дэлхийн хэмжээний компани болох Hyundai хүнд аж үйлдвэртэй хамтран монголчуудын яндашгүй боломжид итгэн мөн дэлхий дахны гайхшруулах эдийн засгийн их гүрний эгнээнд нэгдэн гэсэн бат итгэлтэйгээр Монгол улсын ирээдүйд хөрөнгө оруулах хөтөлбөрийг шийдэмгий хэрэгжүүлж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Монгол улсын ирээдүй хязгааргүй хөгжин цэцгэлэхийг хүсэн гэрөй. Баярлалаа.